Тэр ингэж ярих зуур хадагтай навч ханхуугийн өрөөнөөс байнга дуу чимээ гарч байгааг анзаараад тэр хідэн тэнэгт гадуур очиж бөөлж гэж зандрах нь сонсогдно. Тэр шөнө манай баатар унтмагц Найтингейл гарч ирээд хүнжлийг нь дэвсэж өгнө. Түүнийг харах бүртээ Найтингейлийн нүдэнд нэг төрлийн дулаан төрдөг байлаа. Гэвч тэр даруй алга болж өөрийн рүүгээ буцна. Венди шууд л анзаарч Найтингейл сая л Роландын өрөөнөөс гарч ирлээ шүү дээ гэж хэлнэ. Баригдсандаа Найтингейл баг зэрэг улааж чи яагаад одоо хүртэл унтаагүй байгаа юм бэ гэж асуухад Венди хаанхуу чинь хүүхэд биш. Тийм болохоор шөнөөр ингэж сим орж гарч явах нь нэг их зөв санаа биш шүү дээ гэж сануулна. Хайр дурлалд автсан бүсгүй дараа нь шулмын эвлэлт тарсан тухай мэдээ хаан тус даяар тарсан. Тэгэхээр зарим шулмууд хаанхууд хор хүргэхийг ч үгүйсэхгүй гэж санаа зовж байгаагаа хэлнэ. Венди түүнийг тайвшруулж цайз бүрэн хамгаалалттай. Дээрээс нь ханхуу тэнгэрийн шийтгэлийн чулууг яг дэрэн доороо авч унтдаг гэж хэлнэ. Хувцаа тайлж байхад Венди дахин шулмууд хүүхэд гаргаж чаддаггүйг сануулна. Найтингейл баг зэрэг улайж үүнийг зөвшөөрөгч ханхүү нэг удаа би шуламтай гэрлэхэд дургу биш гэж хэлж байсныг санана. Тэр үнийг үнэхээр чин сэтгэлээсээ хэлсэн гэдэгт итгэж байв. Дараа нь Найтингейл угаалгын дараа орон дээрээ хөвтөөд Вендиг сүмийн тухай надад нэг юм яриач гэж ятгахна. Венди яагаад гинт сүмд сонирхолтой болов гэж асуухад Найтингейл өнөөдөр ирсэн тэр өндөр цалинтай тахилчийн тухай ярьж тэр Роландыг хаан ширээг авахт нь дэмжинэ гэж амласан. Ханхуу хамтарч ажиллах сонирхолгүй байсан ч гэсэн хоёр с ижигтэй ийм өгөөд явсан гэж хэлнэ. Тэр эмнүүдийг ариун хотын мөргөлийн танхим адисалсан гэсэн. Найтингейл Вендигээс чи Абид байхдаа ийм эмний тухай юу ч сонсож байсан уу гэж асууна. Венди харин нэг их юм мэдэхгүй тэр амьдарч байсан Аби дөрвөн талаар өндөр хантай зөвхөн тэнгэрийг л харж чаддаг газар байсан гэж тайлбарлана. Тэнд өөрийн гарал үүслийг мэдэхгүй олон жаахан охид, өнчин хүүхдүүд, эцэг эхтэй хүртэл зарагдсан хүүхдүүд байсан гэж ярина. Тэр тэнд ёс зүй, дуулах, унших, бичих сурсан. Гэвч насанд хүрмэгцээ Абигаас шууд гаргагдсан байна. Өнгөрснөө дурсах зуур Вендигийн нуруугаар хүүт таах бөгөөд Найтингейл үүнийг анзаараад даруй тэрвэрэн түүнд дулаан тайвшрал өгнө. Венди ч бас найзаагаа тэрвэрэн цааш яриагаа үргэлжлүүлнэ. Тэр тэнд 10 орчим жил амьдарсан бөгөөд нэг хувь тавилангийн өдөр багш нь түүнийг хүчээр чирэн шоронгийн өрөө рүү аваачсан гэж ярина. Харанхуй муу гэрэлтэй өрөөнд түлхэн оруулаад асуулт битгий асуув. Зүгээр л тэсээд өнгөр гэж зандарчээ. Хаалга нь савж хаагдахад Венди айдаст автсан байна. Дотогшоо харвал ташуур барьсан санваартнууд өөр нэг охиныг өргөдлөхөө зодож байлаа. Дараа нь тэдний харц Венди рүү шилжихэд аимшигтай хуйттаалт бидэнд мэдрэгджээ. Тэдний хувьд тэр зүгээр л дараагийн хохирогч байсан. Нөгөө охин зодуусаар ухаан алдахад тэдний анхаарал Венди рүү бүрэн шилжиж чөтгөрөөч шиг гялалцсан нүдтэйгээр түүн рүү ойртжээ. Нэг ир үснээс нь зулгааж нулимс нь өөрийн ирэхгүй урсаж байхад хаалганд нь хүчтэй хавчаад дуурах хэрэггүй, орилох хэрэггүй, удахгүй дуусна гэж амийг нь даржээ. Вендигийн дотор тэр мөчөд бүрэн хагарч нүд нь хоосорч байлаа. Гэтэл яг тэр үед нэг хүчтэй цохилт тэр хүний нүүрэнд бууж хүзөөг нь хугалж газарт шидэн унгаана. Энэ цохилтыг хийсэн хүн нь урд нь тэдний гарт хангалттай тарчлаасан нөгөө л охин байв. Түүнийг гинжнээсээ салсан байдалтай хараад нөгөө санваарт нь түүн рүү дайрахад тэр охин ганцхан цохилтоор гидсэнд нь нүх гаргана. Үлдсэн нэгийг нь ч гараараа шууд дуусгана. Венди энэ бүхнээс айсандаа бараг сүнсээ тавих шахаж байхад нэг ир тэнгэрийн шийтгэлийн чулууга гаргаж ирээд энэ охин хүчээ сэргээч гисэн биш үз гэж хашгирна. Тэгтэл охин урт сундаг хөлөө өргөн тэр хүний толгой дээр аимшигтай хүчтэй буулган тархийг нь тарамдуулна. Бүх санваартнууд унмагц Венди дагжин чичирсээр байтал өнөө охин хаалганы зүг алхаж дараагийн мөчөд баатрууд өрөөрөө орж ирнэ. Цус, үхтэл, дүүрэн дүр зураг хараад нэг эмхтэй айсандаа газар дээрээ норно. Нэг баатар сэлмээр дайрахад өнөө охин бүх цохилтыг нь төвөггүй болтож дараа нь гарыг нь мушгин бүр тас татаад хайчихна. Хаалган дээр байсан өөр цэрэг шоконд орж хөшчөхөд тэр охин үсрэн очиж нүд ирэмхийн зуур түүнийг ч бас урьж таслана. Хүмүүс шоронгийн өрөөнд чөтгөр орчихлоо гэж орилон цуврайтуулж тэр охин ирсэн баатар бүрийг зүгээр л юу ч биш мэтээр унгаж байхад Венди айсандаа хөдөлж чадахгүй ажиглана.
Тэр охин нуруу нь жад шааж ямар ч сэтгэл хөдлөлгүйгээр цэргүүдийг хүйс тэмтрэн унгаж байв. Цэргүүд түүнийг бүслэх гэж оролдоход тэр бүрэн ноцтой болж элдээ хурдан савлахад бүгдийг нь өргөст хэмшиг хэрчин унгаана. Энэ бүх хядлагын дунд Венди айсан чихтэй багшийнхаа цогцос руу мөлхөж очиод өөрт хэрэгтэй түлхүүрийг нь шүүрэн авснаар түүний дурсамж өндөрлөнө. Венди түүний ачаар абигаас амьд гарч чадсан өгтлүүдийн дээрээс авсан хэдэн мөнгөн зоосоор явсаар эцэст нь далайн салхины бүсэд хурж очсон гэж хэлнэ. 2 жилийн дараа тэнд хүчин сэргэж шулан болсон байна. Тэр дараа нь сүм энэ бүхнийг гал гарсан гэж халахсан тухай л хожим сонссон гэж ярина. Харин тэр охинд юу тохиолдсон? Абид хаягдсан бусад охид яасан нь одоо хүртэл тодорхойгүй аж. Венди энэ түүхийг сонсоод Найтингейл үнэхээр гүн шаналж найзынхаа өвдөлтийг өөрийн шиг ойлгон гараас нь чанга хатхан дулаан хайр өгөхийг хичээнэ. Дараагийн дүр зурагт халзан хоригдол бүх биеэрээ час улаан аавра цацруулж Картерта тулалдаж байгаа нь харагдана. Картер илт хэцүүдэж байв. Энэ бол манай баатрын хүч нэмдэг. Улаан эм жинхэнэ ажилдаг эсхийг шалгах туршилт байсан бололтой. Манай баатар нэг хоригдолд тэр имийг өгөөд үдсэн аж. Картер ийм хүнд байдалд орсныг харахад тэр им үнэхээр маш хүчтэй ойлгомжтой. Анна хүртэл жирийн хоригдол Картер шиг хүчтэй баатартай эм тэнцүү үзэлцэж байгааг хараад гайхна. Манай баатарч мөн дахиж худал хэлээгүй юм байна гэж бодно. Хэрэв ийм имийг жинхэнэ бэлтгэгдсэн баатар хэрэглэвэл ямар аимшигтай хүчтэй болох бол гэж хүртэл төсөөлнө. Тэр энгийн хоригдол Картерт их хүнд дарамт үзүүлсээр байхад эцэст нь манай баатар нэг чухал цохилт өгч улаан бейтэн амаараа цус бөөлжнө. Гэвч тэр даруй сэргэж дахин Картер руу дайрна. Картерч ээлжид цохилтоор нь зевсгийг нь унгааж ур чадварыг нь хүлээн зөвшөөрөн өөр нэг сэлэм авчир гэж тушаана. Гэтэл яг тэр үед улаан мангас хан дээрээс ажиглаж байсан хүмүүсийг анзаарч нүдэнд ханхуу дээр тусах мөчөд бүрч их уурлан шууд түүний зүг эргэнэ. Ханхуугийн амь насанд аюул тулгарч байгааг харсан Картер тэр даруй цэргүүддээ хоригдлыг газар дээр нь буудаж унах гэж тушаана. Буудагч ар нуруу руу нь хид хідэн сум оруулагч тэр нөхөр суманд бараг нөлөөлөхгүй байгаа мэт урагшилсаар байв. Картер морийг нь авчир гэж орилогч аль хэдийн оройтсон байлаа. Нөгөө хоригдол байрлалаа явж байгаад 30 ойфт орчим өндөрт хялбархан үсрэнэ. Ханхуу руу дайрах яг тэр мөчөд Анна урдуур нь орж галан хүчээрээ түүнийг амьдаар нь шарахыг оролдоно. Гэвч ганц түүний гал хангалтгүй байсан тул Найтингейлч хажуугаас нь орж ирэн ил дээрээ тас цавчин хөдөлгөөнгүй болгоно. Тэр галзуу хүн нилээд шуугаан тарьсан ч азар нанаа шаргацсан хүмүүсийг тэр дор нэгээж хинч ноцтой гэмтэл аваагүй байлаа. Харин ийм уулсан тэр хоригдлын тухайд үнэхээр их хүч олж авсан ч аимшигтай сөрөг нөлөө илэрсэн байна. Найтингелийн хэлснээр түүний бие дээрх шинж тэмдгүүд нь яг Тэнгэрийн шитгэлийн чулууг залгисан хүнийхтэй төстэй байжээ. Хэдийгээр ийм сөрөг талтайч хэрв сүм ийм имийг эзэмшдэг юм бол тэд нэг өдөр маш том хүч болох нь ойлгомжтой. Тиймээс л Аннагийн гал тэр хүнийг дорн шатааж чадаагүй байх. Ялангуяа тэр им дотор Тэнгэрийн шитгэлийн чулууны үлдэгдэл маягийн нөлөө байсан бол гайхах зүйлгүй. Ямар тач манай баатар өнөөдөр нэг чухал зүйл ойлгов. Сүм ийм имийг өөр хүмүүст өгөөд туршуулж байгаагаас харахад Грей Касл дахин нэгдэх үед шинэ хаанаас өшөө авч магадгүй гих айдас тэдэнд огт алга. Энэ нь тэдэнд эдгээр имнээс ч давсан илүү хүчтэй зүйл байгаа гэсэн үг. Тийм учраас ч эдгээр имийг хэн нэгэн сүмийн эсрэг ашиглана уу үгүй юу гэдэг тэдэнд хамаагүй байжээ. Энэ жил манай баатар анхандаа боловсрал, газар тариалан, үйлдвэрлэл дээр төвлөрөхөөр бодож байсан. Гэвч одоо зэвсгийн судалгаа, хөгжүүлэлт нэн тэргүүний зорилго болж өөрчлөгдөнө. Тэр хийцийн хувьд илүү амархан нэг сумаар нэгддэг буунуудыг бүтээхээр төлөвлөж байлаа. Харин сумны гэрний тухайд түүнд мэдэх зүйл нь ердөө мөнгөн усны фулминат гэдэг зүйл ашиглагддаг гэсэн л ойлголт байв. Манай баатар бодолд автан сууж байтал бүсгүйчүүд түүнийг мөрөөдлөөс нь тасалж орой болчихсон. Одоо унтах хэрэгтэй. Ажлаа маргааш үргэлжлүүлэе гэж хэлнэ. Найтингейлч аль хэдийн алгебрийн тэр яшигтай хичээлүүдээс болоод ятраад унтчихсан бололтой. Бүгд түүнийг ингэж тайван унтаж байгааг хараад инээмсэглэнэ. Манай баатар хөнжил авчраад түүнийг зөөлөн хучиж өгнө. Түүнийг ингэж амар тайван унтаж байгааг хараад үнэхээр сайн байгаасай гэж бодно. Энэ хооронд Анна өрөөндөө халуун ус бэлдэж өөрийн ид шидээр яг тохирсон температуртай болгоно. Дараа нь хувцас тайлж усан дор нь тухтай хөвтнө. Тэр манай баатрыг өөрийн ирэхгүй биширч байлаа.
Энгийн хүмүүс ер нь сард нэг л удаа усанд ордог байтал ханхүү хүн бүрийг өдөр бүр цэвэр усаар угаалгаж цэвэрхэн байлгадаг аж. Анна өөрийн ханхүү номон дээр гардаг бусад ханхүүнараас тис өөр гэдэгт улам баярлна. Тэр түүний хэлж байсан нэг хичээлийг сандаг. Орчлон ертөнцид байгаа бүх зүйл маш жижиг жижиг тоосонцруудаас бүтдэг. Тэднийг харахын тулд сая сая дахин томруулж харах хэрэгтэй. Халуун хүүтэн гэдэг нь зүгээр л тэр жижиг бөмбөлгүүд хэр их хөдөлж байгаагаас шалтгаалдаг. Хэрв их хөдөлж байвал халуун, бага хөдөлж байвал хүүтэн мэт мэдрэгддэг. Өөрөөр хэлбэл энд атомын тухай ярьж байгаа нь тодорхой. Анна тэгээд өөрийнхөө ногоон галын дотор энэ жижиг бөмбөлгүүдийг харж чадах болов уу гэж сониучирхан оролдож эхэлнэ. Гэвч бодит байдалд буцаж ирэхэд түүний эд шид улаан өнгөтэй болчихсон байв. Маргааш өглөө Роланд танк нисэх онгоцтой тулаа хийж дэлхийг байлдан дагуулж буй зүуднээсээ сэрнэ. Зүүдэндээ тэр аврах робот өндөр технологийн цэргийн хүчээр дэлхийг эзэлж байлаа. Гэтэл генет Найтингейлийн дуу түүний зүүдийг тасалж тэр нойрмог хിവэрээ сэрнэ. Нүдэ нэмэгцээ хамгийн түрүүнд шин шулам ирсэн үү гэж асуухад Найтингейл үгүй. Харин Аннагийн чадвар дахин өөрчлөгдсөн гэж хэлнэ. Энэ мэдээг сонсоод манай Баатар бүр бодлоо. Анна аль хэдийн нас бид хүрчихсэн хүн шүү дээ. Гэтэл Найтингейл нойтон алчуур нүүр рүү шидэж одоо хурдан босоод ир. Аннаг очиод хар. Энэ удаагийн өөрчлөлт үнэхээр айхтар шүү гэж шахна. Тэр Аннагийн шинэ хэлбэр бараг барьж болохоор бодит мэт харагдаж байна гэж хүртэл хэлнэ. Тэд хамтдаа доошоо алхаж байхдаа Найтингейл өглөө Аннаг өрөөнд нь ороход ширээнийхээ дэргэд металл эд зөвсөөр хүрээлүүлээд сууж байсан тэр дүр зургийг хараад гартаа байсан талх нь хүртэл унсан гэж ярина. Аннагийн эд шид дотроосоо өөрчлөгдчихсөн байсан бөгөөд түүний бие дотор шоо хэлбэртэй зүйл байсан аж. Манай Баатар тэр шооны тухай сонсоод бүр гайхаж. Яг ямар шоо гэж асуухад Найтингейл шулмын хүч анх сэрэхтэй нимгэн манан шиг харагддаг. Дараа нь эргэлдэх хий мэт болж хүн бүрийн өнгө өөр өөр байдаг. Вендих цагаан, навчих ногоон, Аннагийнх үргэлж их хэмжээтэй бараа ногоон өнгөтэй байсан гэж тайлбарлана. Харин одоо түүний эд шид нудрагны хэмжээтэй бүрэн битүү яг бодис шиг хатуу шоо хэлбэртэй болсон байжээ. Эцэст нь бүгд өрөөнд цуглармагц Анна шууд л манай Баатар руу харж өнгөрсөн шөнө хичээл дээр сурсан тэр бүх жижиг бөмбөлгүүдийн тухай бодож эхэлсэн гэж тайлбарлана. Тэр өөрийн ногоон галыг тэдгээр жижиг хэсгүүдээс бүрдсэн гэж төсөөлөөд дараа нь тэднийг холбож байдаг хэмжээг өөрчилж үтсэн аж. Ингээд тэр холбоосуудыг дахин зохион байгуулж ногоон галаа харт орох шиг шин зүйл болгон хувиргаж чаджээ. Одоо тэр үүнийг оюун бодлороо удирдах төмөр гулдмайг хүртэл зүсэж чадна. Тэр бүр математикийнхаа мэдлэгийг ашиглаад төгс дөрвөлжин огтолж үзүүлсэн гэж бардам хэлнэ. Илэрхийл тэр энэ шин ололтондоо магтаал авахыг хүсэж байлаа. Манай Баатар түүнд тэгвэл надад өөрийн нүдээр үзүүлээч гэж хэлэхэд Анна тэр даруй шин хүчээ гаргаж ирнэ. Манай Баатар энэ зүйл хэлбэрээ өөрчилж чадах уу гэж асуухад Анна шууд л нэг хөдөлгөөнөөр шоо болгож харуулна. Дараа нь тэр хүчээ буцаан татаж нэмгэн утаснууд болгон сунгана. Манай Баатар болгоомжтой хурч үзэхэд гайхалтай нь тэдгээр утаснууд бодит хатуу байлаа. Тэр үүнийг бүрч нарийн нэмгэн болгож болох уу гэж асуухад Анна чадна. Гэхдээ хитрхи хурц тул хинч хүрвэл тас огтлогдно гэж анхааруулна. Эдгээр утаснууд туранхай хэврэг мэт харагдавч ногоон галнаас нь хавьгүй бат бөх байжээ. Ногоон дүлний үедээ тэр өөр өөр хэсгийн халууныг тус тусад нь удирдах чаддаг байсан бол одоо энэ шинэ хэлбэр нь бүр өөр шатанд хүрсэн байв. Манай Баатрийн хувьд өөрийн таамаг нь бараг батлагдсан байлаа. Эд шид гэдэг бол зүгээр л нэг өөр төрлийн энерги бөгөөд гол нь шулам тэр энергийг яаж удирдах, яаж төсөөлж чадхаас л бүх зүйл шалтгаална. Боломж нь үндсэндээ хязгааргүй. Жишээ нь онгоцыг огт үзээгүй хүнд онгоц гэж юу байдгийг тайлбарлах ямар хэцүү гэлээ. Тиймээс эд шидийн хязгаар гэдэг нь шулмын мэдлэгийн хэмжээ, төсөөллийн хүрээ хоёр л байдаг. Дэлхийг илүү сайн ойлгох тусам тэдний хүч илүү хүчтэй болно. Анна бүх зүйл жижиг хэсгүүдээс бүтдэг гэдгийг ойлгосноороо галаа хэрхэн ажилдгийг ухаарч тэдгээр хэсгүүдийг өөр хэлбэрээр дахин зохион байгуулж чаддаг болжээ. Эцэст нь манай Баатар түүнийг гавьяага хүртсэн толгой илэлтээр шагнана. Дараа нь маш шийдэмгий өнгөөр би шийдлээ. Шулмын эвлэлийн бүх хүн цаашдаа хичээл сууна гэж зарлана. Үүнийг сонсоод бүгд гайхна. Роланд Скроллийг бүхний гэгэрлийн багш болгон томилно.
Скролл би энэ ажлыг авч явж чадах болов уу гэж санаа зовж, Найтингейл шиг ном сонирхдаггүй хүн зүгтаах гэж хөлөөрөө ухрахад манай баатрын хатуу харц түүнийг газар дээр нь зогсооно. Мөн ч бас өөрийгөө энэ шин дүрд сайн байж чадах хэсэгтээ санаа зовно. Харин манай баатар түүнд мэдлэг чадварыг өсгөж шин боломжуудыг нээдэг гэж тайлбарлана. Тэр цааш нь даваа гаригаас баасан гариг хүртэл оройн хоолны дараа хичээл эхэлнэ. Эхлээд цагаан толгой уншиж бичгээс эхэлнэ. Яагаад гэвэл сурах мэдлэг ирээдүйг чинь бүтээдэг юм гэж итгэлтэйгээр тунхаглана. Гэхдээ Nightingale одоо ч үүнд нэг их баярлаагүй нэлт байлаа. Дараагийн дүр зурагт бид Роланд ханхүү нэг баатарт дахиа нугасны аж ахуй эхлүүлнэ гэж хэлж байгааг харна. Тэр баруун захын нэг хэсэг газрыг аж ахуйд зориулж өгөөд бусдад ч бас мал аж ахуй хэрхэн эрхлэхийг заа гэж тушаана. Хэрв энэ аж ахуй бүтлгүүтвэл чамайг хойд уурхай налуу руу хөдөлмөрт явуулна шүү гэж ч хүртэл анхааруулна. Нөгөө хүн явсны дараа ханхүү дараагийн хүнийг дуудана. Тэгэхэд Nightingale яагаад баатруудыг малан маллуулах ажилд явуулж байгаа юм бэ? Та чинь бичиг үсгтэй хүмүүсийг багш болгоно гэж байсан шүү дээ гэж асууна. Манай баатар харин бүх баатрууд өөр өөр энгийн хоббитой байдаг. Харин яг тэдгээр чадварууд одоо шаардлагатай байгаа болохоор хин юунд сайн байна? Түүгээр нь ажилуулахар шийдсэн гэж тайлбарлана. Дараагийн баатрыг Nightingale өөрөө дуудмагц нэг боловсралтай цэгцтэй харагдах хэр урагш гарч ирээд өөрийгөө Фурланд Элтех гэж танилцуулна. Тэр манай баатар Лонгсонгийг гартаа авсанд үнэхээр баяртай байгаагаа хэлж хэрэгтэй үедээ дуудаарай. Туслахад бэлэн байна гэж амлана. Манай баатар энэ нэр Дюк Райны баатар байж байгаад ингэж үнэнч зан гаргаж байгаад дотроо нилээд цочирдно. Тэгтэл Фурланд альтих өөрөө ноцтой болж. Би өмнө нь Дюк Райны шилдэг баатар нь байсан. Үнэнчээ зөвхөн түүнтэл тангаргалж байсан ч тэр баруун нутгуудад эрх мэдлээ ашиглан олон бузар зүйл хийсэн. Бүр миний эхнэрийг хүчээр булаасан. Тиймээс би түүнийг унгах боломжийг олон жил хүлээсэн гэж хэлнэ. Тэр өөрөө гардаж алж чадаагүйд харамсдагч ядаж өөр хүн түүнийг дуусгасанд одоо баяртай байна гэж хэлнэ. Манай баатар дараа нь түүнээс уншиж бичиж чаддгүй гэж асуухад нөгөө баатар тийм гэж хариулна. Тэгмэгц Роланд нэг ч хором алдалгүй түүнийг багшийн ажилд томилж энэ ажлынхаа төлөө байшин дээрэс нь маш сайхан цалин авна гэж амлана. Фурланд гэлтээх тэгэхээр бичиг үсэггүй хүмүүс бүгд уурхай руу явна гэсэн үг үү гэж асуухад манай баатар тийм гэж толгой тохино. Тэр баатар даруй өөр нэг санаа зовнилыг гаргаж 50 гарсан хүмүүс уурхай дээр ажиллахад хитрхи хөгшин байж магадгүй. Жишээ нь халуун гэдэг нэг баатар байдаг. Тэр 50-аас дээш настай шүү дээ гэж хэлнэ. Манай баатар хариуд нь би хэнийг ч боол гэж үзэхгүй. Дээр нь уурхайд одоо уурын хөдөлгөөрөд ажиллаж байгаа. Ажилчдад амралтын өдөрч өгнө гэж тайлбарлана. Гэтэл Фурланд элтэх гинт босож ирэхэд Найтингейл хүртэл цочно. Гэвч түүний хэлэх зүйл нь өөр байв. Тэдний гэр бүлд үе дамжин хадгалагдсан Эрдэнсийн газрын зураг байдаг гин. Тэр газрын зураг нь эндээс баруун хойд талын манант ойд орших Эрдэнэс рүү заадаг бөгөөд өнөөдрийн байдлаар баруун нутгуудад тийш очиж чадах цорын ганц хүн нь манай баатар байж магадгүй гэж хэлнэ. Түүний эцэг тэр газрын зурагт хизээж хүргэж байгаагүй ч тэр өөрөө нууцаар харж амжаад бүр авч гарч чадсан байна. Тэр энэ Эрдэнсийг заавал олохыг хүсэж байжээ. Газрын зураг дээрх зургууд олон жилийг туулсан хэрнээ огт бүдгэрээгүй байсан нь ердийн бихээр зурсан зүйл биш гэдгийг илтгэж байв. Тэр манай баатараас энэ газрын зургийг авч үзээд хөгшин баатар халууныг суллаж өгөөч гэж гуйна. Найтингейл ч энэ нэрийг үнэн ярьж байгааг баталснаар Роланд хүсэлтийг нь авч үзнэ. Тэгээд газрын зургийг авчир гэж хэлнэ. Газрын зургийг хараад манай баатар бүр алмайрна. Учир нь тэр газрын зураг Текила гэдэг газар руу зааж байв. Скролч хэрв энэ газрын зураг үнэн зөв зурсан бол эн чинь аимшигтай том давхцал байна. Энд гарч буй тэмдэглэгээнүүд эртний номон дээр гардаг газруудтай ижил байна гэж хэлнэ. Энэ нь сүм урд цагт өргөн талын гүнд хот байгуулж диаблуудтай тулалдахад ашиглаж байсан байж магадгүй гэсэн үг. Гэвч сүм яагаад түүхийнхээ энэ хэсгийг санаатаагаар арилгасан нь тодорхойгүй байлаа. Хэрв Текилад ч зүүн ойн доорх шиг газар доорх балгасууд байгаа бол тэндээс сүм яагаад диаблуудын тухай үннээ нууж ирсэн? Урд нь тэдэнтэй хэрхэн тулалдаж байсан? Бас яагаад шулмуудыг диавлын үр удам мэт хөөдөг болсон зэргийг мэдих түлхүүр олдох магадлалтай байв. Найтингейл тэр баатрын гэр рүү очиж илүү олон сэжвэр олж болох эсхийг шалгая гэж санал болгоно.
Гэвч манай Баатар нэг гэр бүл ийм газрын зураг олон үеэрээ хадгалж ирсэн бол тэнд тэнгэрийн шийтгэлийн чулуу заавал байгаа. Тиймээс одоо тийшээ явах нь аюултай гэж сануулна. Тэгээд одоохондоо текилад очих боломжгүй тул энэ адал явдлыг ирээдүйд хадгалъя гэж шийднэ. Зурган дээрх 6 өнцөгт тэмдэг 50 км орчим зайтай аян гагч нэг өдөрт хүрч чадах газар байсан учраас эхлээд түүнийг тандуулчаад ирүүлнэ гэж бодно. Харин одоохондоо тэр энэ газрын зургийг хойш тавиад хойд налуу уурхайн ажил руу анхаарлаа буцаана. Уурхай руу явхаасаа өмнө тэр скролд өнөө орой бүгдэд авиа зүүн цагаан толгой. За, хэрэв нэмэлт материал хэрэгтэй бол одоо яг хэвлэх машин шиг ажиллаж байгаа Сариягаас асуугаарай гэж даалгана. Дараа нь тэр шургуулган дотроос скролд өгөх гэж байсан нэг жижиг бэлэг хайж үзэхэд эхэндээ буруу шургуулга татчихна. Тэр нь Найтингейлийн нууж хадгалсан амттны шургуулга байсан бөгөөд энэ нь түүнийг ихэд ичээж орхино. Гэхдээ удалгүй өөр нэг шургуулганаас жижиг хайрцаг гаргаж ирэн скролд өгөөд энэ чамд зориулсан гэж хэлв. Скрол хайрцгийг доглон нийтэл дотор нь маш гоё шилэн нүдний шил байлаа. Найтингейл үүнийг хараад скролын хараа угаасаа сайн шүү дээ. Тэгээд яах гэж нүдний шил хэрэгтэй байгаа юм гэж асуув. Тэгэхэд манай Баатар их л урамтайгаар нүдний шилтэй охид надад их таалагддаг. Дээрээс нь багш хүний дүрд илүү ухаалаг, бас илүү хөөрхөн харагдана гэж тайлбарлав. Түүнийг ингэж хит догдолж байгааг хараад Найтингейл энэ сонирхлыг нь жаахан хачин юм гэж боджээ. Манай номын охин тэр нүдний шилийг зүүмгц бүр үнэхээр гайхалтай харагдав. Ингээд дараагийн дүр зурагт бид хойд налуу дээр ирнэ. Тэнд ханхуу нэг асар урт ган хоолойг хараад ёстой алмаарч зузаан нэмгэнэнд хүртэл ийм төгс хийгцэнд үнэхээр сэтгэл нь хөдлөнө. Анна магтаал сонсоод инээмсэглэж манай Баатарч түүний шин чадвар болох эд шидийн утсаар юмыг маш нарийн огтолж чаддаг болсонд нь үнэхээр гайхаж байлаа. Анна ингэж тусалж байгаа болохоор хотын үйлдвэрлэл асар том өсрэлт хийх нь тодорхой болж бүр цаашдаа шулмуудад зориулсан өндөр чанартай дотор хувцас ч үйлдвэрлэж эхэлж болно гэж бодож байв. Гэтэл Найтингейл Аннагийн чадвар үнэхээр их сайжирсан ч эд шидийн утас нь ердөө 10 алхмын зайтай гэж хэлнэ. Харин Анна үгүй 15 алхам хүрнэ гэж зүтгэхэд манай Баатар бүр будилж орхино. Тэгээд тэдний алхмын уртыг харьцуулж үзээд зүгээр л биеийн өндөр өөр болохоор алхмаа өөрөөр тоолж байгаа юм байна гэдгийг ойлгоно. Энэ ертөнцид хэмжих нэгж гэж ямар ч стандартгүй бүгд баримжаагаар явдаг нь түүнийг үнэхээр залхааж байлаа. Тэгээд эцэст нь тэр бүр шин нэгдсэн хэмжүүрийн системийг эхнээс нь бий болгохоор шийдэж энэ ажлыг Аннад даалгана. Дараа нь дүр зураг Клирвотер бомт руу шилжинэ. Гарсиагийн Баатар тентхийн цэцэглэн хөгжиж буй бомттой их л бартан байж Клирвотрийн хатан Тимотиг ахиж дарсны дараа Грей Каслыг захирах нь гарцаагүй гэж бодож байлаа. Гэхдээ сүүлийн үед эцэгтэй нь яагаад ингэтлээ түгшиж тайван биш байгааг ойлгохгүй байв. Яг тэр үед нэг хүн орж ирээд элсэн чулуу болон хар яс овгийн тэргүүнүүд уулзахаар ирсэн гэж мэдэгдэнэ. Баатар нь тэднийг дотогш оруул гэж хэлэгч нөгөө хоёр зөвшөөрөл хүлээлгүй шууд орж ирнэ. Том биетэй ир түүний хажууд ирсэн эмэгтэй хоёр хоёулаа ёс төдий мэдчилж удалгүй өөрсдийгөө хар яс овгийн тэргүүн Блэкбон, элсэн чулуу овгийн тэргүүн Кабала гэж танилцуулна. Тэд ирэнгүүтэл сүүлийн тулаанаас хойш дайчтан сулдаж сэтгэлээр унсан байдалтай болсон. Шин нэмийг тогтмол уусны дараа л арай гэж дээрдэж байгаа тул дахин илүү ихийг авах гэж ирснээ хэлв. Блэкбон ч мөн адил яг ийм асуудалтай байгаагаа илэрхийлнэ. Харин Гарсиа хүсэлтийг нь шууд биелүүлэхийн оронд үйлдвэрлэлийн асуудал одоохондоо эмх замбраагүй байгаа. Гар дээр бараг юм байхгүй. Дараагийн ээлжийг хүлээхээс өөр аргагүй гэж хариуллаа. Овгийн тэргүүнүүд тэгээд яг хэр удаан хүлээх юм бэ гэж асуухад Гарсиа энэ эмхтэй холбоотой бүх зүйл маш нууц учраас төр буцаад төвчээртэй хүлээж бай гэж бүдэг бадаг хариу өгнө. Тэгээд тэр төлбөрийг алтан зоосоорч бай, голын усаарч бай төлөх ёстойг сануулмагц түүний Баатар тэр хоёрыг хурдан гар гэж шахав. Гарсиагийн царай илт төгшөөртэй хിവэр байгааг анзаарсан шар үст Баатар нь эмийн асуудалд санаа зовж байна уу гэж асуухад Гарсиа үгүй гэж хариулаад хэрв сүм эмээ шууд явуулахгүй бол Клерватер бомтын санмартнуудын толгойг хар дарвуулт усан онгоцон дээрээ үлгэж сүрдүүлнэ гэж хэлв. Дараа нь тэр нэг захиа гаргаж ирээд үнэн дээр өөрийг нь хамгийн их зовоож байгаа зүйл энэ л байсан гэж өглөө. Баатар нь захиаг уншихад энэ нь Хермес дэх туршуулын мэдээ байжээ.
Захианд Сүм хаант улсын нийслэлийг эзэлсэн мөн Эвер Винтрийн хатан Лена олон жил өөрийгөө шулам гэдгээ нуусан гэж бичсэн байв. Энэ мэдээ Баатрийг нь бүр жинхнээсээ цочроолоо. Тэгэхэд Гарсиа бүр шийдэмгийн өнгөөр би Килерүүтрийн энэ нэг хэвийн амьдралаас залхачихлаа. Тиймээс энэ ховор боломжийг ашиглаад өөр газар очиж үзнэ гэж хэлв. Түүний Баатар даруй ойлгож Эвервинтерт үүссэн эмх замбраагүй байдлыг ашиглах гэж байна гэж бодно. Гарсиач үүнийг батлан тэнэг дүү Тимоти одоо зүүн нутгийг дахин нэгтгэх гэж улаарад надтай зууралдах завгүй байгаа. Харин Роландын хувьд тэр Лонгсонгийг ялсан ч буцаад Хилийн хот руугаа явчихсан. Тэр намайг бүр багада өмдөндөө шийтлэн дээрлэх байсан шүү дээ гэж доромжлон ярив. Үүнийг сонсоод Баатар нь улам баярлаж одоо хатан болох замд нь бараг саад үлдээгүй мэт боджээ. Дараагийн дүр зураг ариун хот руу шилжинэ. Томоохон санваартнууд зөвлөлийн танхимдаа цуглаад архиепископ Тангаас Евровинтер дэх хууль журам нөхцөл байдлын талаар асууж шахаж байв. Хөгшин эрх хариуд нь Евровинтер дэх цөөн хідэн зөрүүд язгууртнаас бусд нь сүмийн эрх мэдлийг нааштай хүлээж авч байгаа. Харин гимээ намжлахгүй байгаа язгууртнуудыг нэг нэгээр нь дарна гэж хэлнэ. Үүнийг сонсоод нэг эмэгтэй санваарт нь тэр юу ч ойлгодгүй зугаа хөөсөн язгууртнуудыг зүгээр л алчхъя гэж хэлв. Гэтэл өөр нэг бишоп одоохондоо хаант улсын байдал тогттол хүлээх хэрэгтэй. Тэгэж байж сүм ард түмнээс эсэргүүцэл багавна. Төр зуур тэдэнд одоогийн цолтой дүүх албан тушаал өгч болно. Гэхдээ тэр хэрэгмүүд нь хойч үед нь уламжлагдахгүй гэж тайлбарлав. Эцсийн зорилго нь хаант засгийг бүр мөсөн устгах тул одоо яарах хэрэггүй гэж тэр сануулна. Хизэр гихч эмэгтэй баг зэрэг урам нь хугарсан ч тэр бохир язгууртнуудыг устгах өдрийг дараа болтол хойшлуулъя гэж зөвшөөрөв. Түүний өгөөтэй үгс тангийн мэдэрлийг нилээд хөдөлгөж байлаа. Дараа нь Санвартан Мин өөрийн хамтрагч танаас Грей Каслын нөхцөл байдлыг асуухад тэрээр хамгийн сүүлийн мэдээллээр шинэ хаан Тимоти ялагдсны дараа хааны хот руу буцаагүй шууд зүүн бүс рүү явсан гэж хэлнэ. Тэр өмнө нь Дюк Франсистэй хамт Келиротрийн хатан Гарсиатай тулалдсан ч өөрөө ялагдаж, Дюкч мөн амиа алдсан тул дараа нь Тимоти зүүн бүсдэх Дюкийн нутгийг хувааж авах ажил руу шууд орсон аж. Мэн энэ мэдээг сэтгэл ханамжтай хүлээн авч, эмийн нийлүүлэлтийг таслахгүй үргэлжлүүлж, Гарсиа ба Тимоти хоёрын хүчийг тэнцвэртэй байлга гэж тушаав. Түүний бодлоор ердөө 2 жилийн дараа Грей Касл даяар бүтэн үлдэх цэрэг бараг байхгүй болно. Дараа нь таав манай Баатрийн тухай мэдээг өгч тэр эмнүүдийг хүрхээс ч татгалцсан. Сүмийн тусламжийг ч хүлээж аваагүй. Бас хаан ширээний төлөө тэмцэх сонирхолгүй Лонгсонгийг эзэснийхээ дараа Хилийн хот руугаа буцсан гэж хэллээ. Бусадтай адил Менч энэ гинэн мэд харагддаг ханхүү Лонгсонгийг яаж унагчих вэ гэж гайхаж байв. Хизэрч оролцсон магадгүй бид Роландын хүчийг дутуу үнэлээд байна гэж хэлэхэд Мэн тэр Лонгсонгийг ясна нь нилээд хүчтэй энд харуулж байна. Гэхдээ нөөцгүй хүн хичнээн авьяастай байсан ч удаан тогтохгүй. Тэр тав тухтай Хилийн хот руугаа буцсан гэдг нь Грей Каслтай ноцолдох бодлоо аль хэдийн орхисон гэсэн үг. Тэгэхээр тэр сүмийн том төлөвлөгөөнд аюул учруулахгүй гэж дүгнэв. Хизэрч цаасан дээр бол тийм л харагдаж байна гэж зөвшөөрөөд нөмрөгнөөсөө нэг нуусан бичиг гаргаж Мэйнд өгч энэ мэдээлэл 100% баттай гэж хэлв. Мэйн бичгийг уншаад Роланд ханхүү өөрийн талд шулмууттай болсон гэдгийг мэдэж авлаа. Хэлийн хотод буцаж ирэхэд зөвлөх нь манай Баатар дээр ирээд бараг ухаан алдах шахан хамжилгууд ирэх чөлөөтэй хүмүүс болмогц яагаад тэдний урагцаас ердөө 20% л газрын татвар авч байгаа юм бэ гэж асууна. Тэр бүр 50% авсан ч хангалттай өгөөмөр гэж тооцогдсон шүү дээ гэж хэлв. Манай Баатар түүнд тайвнаар хонгил дүүрэн алттай байна гэдэг өөрөө ямар ч утгагүй. Харин би 20% л авч үлдээд үлдснийг нь тогтсон үнээр өөрөө худалдаж авна. Ингэснээр тэд мөнгөтэй болоод тэр мөнгөө сайн зүйлд зарцуулна. Харин тэр сайн зүйлсийг нь би өөрөө нийлүүлнэ. Тэгэхээр мөнгө эргээд надад буцаж ирнэ. Хүмүүсийн амьдралд сайжирна гэж тайлбарлав. Яг тэр үед Картер догтлсон янзтай орж ирээд Шон Клеротер бомтоос ургамлын үртээ буцаж ирлээ гэж мэдээлв. Шон ч өөрөө их баяртай харагдаж ханхуугийн хүссэн бүх ургамлыг гаргаж үзүүлнэ. Эхлээд Эрдэн шиш гаргаж ирэхэд манай Баатар түүнийг бараг сувдан будаа шиг сайхан нэртэй юм байна гэж хараад л догтлно. Дараа нь төмс гарч ирэхэд тэр шууд л Франц шарсан төмс хийх тухай бодож эхлэв.
Шонго Франц шарсан төмөс гэж юу юм бэ гэж асуухад ханхуу урд нь нэг тансаг найранд идэж байсан. Тэмдгийн тогооч ингэж нэрлдэг байсан гэж зохиоч хэлнэ. Дараа нь чихрийн нишинг ирэхэд манай баатар ирээдүй үнэхээр амттай болох нэ гэж баярлана. Харин Картер баатар нэг хазаж үзээд чихэрлэгийг нь огт мэдрэхгүй байсан нь сонирн байлаа. Энэ бүхнийг хараад хөгшин зөвлөх дотроо улам их эргэлзэнэ. Өмнө нь Роландыг чөтгөр эзэмсэн байж магадгүй гэж багахан сэжгэлдэг байсан бол одоо бараг бүрэн итгэх шахав. Учир нь Роландын ааш зан өөрчлөгдөж, урт нь сонсож байгаагүй зүйлсийг ярьж, хиндэж байгаагүй мэдлэг гаргаж байв. Гэвч өнөөг хүртэл түүний хийсэн зүйлсээс муу тал олж харахгүй учраас жаахан чөтгөр байсан ч сайн юм хийж байгаа цагт зүгээр гэж бодоод тэр сэжгээ төр орхино. Манай баатар чихрийн нишингийг хөгшин зөвлөхөд өгч тэр эцэст нь жинхэнэ чихэрлэг амтыг мэдрэв. Өдрийн төгсгөлд Роланд Шоны авчирсан мэдээг бодон баггүй ядарч байлаа. Шоны хэлснээр түүний эгч Гарсиа одоо сүмийн тэр эмнүүдийг мөн хэрэглэж эхэлсэн аж. Тэгэхээр сүм яагаад түүнд болон Гарсиад им өгч байгааг тэр одоо бүрэн ойлгожээ. Тэд зөрчилдөөн өдөөхийг хүсэж байсан байна. Иймээс манай баатар ойртож буй аюулын эсрэг илүү хурдан галлах чадвартай зэвсэг бэлтгэхээр шийдэв. Яг тэр үед Анна гинт гарч ирэхэд тэр бүр цочив. Тэр тоглоомоор Найтингейл дандаа гинт гарч ирж цочоодог байсан. Одоо чи хүртэл тэгдэг болчихсон юм уу? Ингэсээр байгаад нэг өдөр намайг зүрхний шигдээсээр унгаах нэ гэж хэлнэ. Дараа нь яагаад хичээл дээрээ байхгүй байгааг нь асуухад Анна би хүндхэн физикийн бодлогонд гацчихсан. Тэгээд скрол багш намайг тань дээр ирж асуу гэж явуулсан гэж хариулна. Манай баатар бодлогыг нь хараад өөрөө ч квант механикийн мэрэгчлэлтэн биш гэдгийг хүлээн зөвшөөрөв. Гэсэн ч тэр Аннад өөр хэмжээст ертөнц зэрэг хүнд сэдвүүд рүү орон тайлбарлаж өгнө. Тэд ингэж суусаар шүн болсон бөгөөд явах цаг болоход харц нь удаан огтолцож, хоёулаа ичингүүрэн улайж орхино. Манай баатар ихэд ичиж төрөөлж алхам хийж чадахгүй байхад Анна өөрөө аажмаар ойртож ирнэ. Эцэст нь тэр зориг гарган Аннагийн баруун чихний доогуур зөөлөн хурч хоёул тайвширсны дараа үнсэлцэнэ. Өнөөдрийн бичлэгийг хийхэд үнэхээр их дэмжлэг үзүүлсэн. Инх сайхан бат очир, Баатар цогт Замдан чуулуун, Баян жаргал чулам журам, Хос баяр Ринов, Чимэд цэрэн наран цэцэг нарт чин сэтгэлээсээ тусгайлан баярлалаа. Та бүхний дэмжлэг энэ бичлэгийг хийхэд үнэхээр том тус болсон шүү.